Soul Sisters тавтай морил энэ оны төгсгөлд хамгийн үн цэнтэй бэлэг болгон энэ бичлэгээ оруулъя. Өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр энэ баяр гэж юу нь ямар энергитэй байдаг вэ? Энэ үеэр нэгэн онцгой боломж гарч ирд. Бид нэр гэгэрлийн мэдрэмжийг гэгэрлийн ухамсарын түвшинтэй хүмүүс юу мэдэрдэг вэ гэдгийг мэдрэх маш онцгой боломж зурвас нэгддэг юм аа. Энэ тухай ярилцъя. За өнөөдөр та энэ бичлэгээ баяртай сайхан бэлдэж хоолой хийж гэрээ цэвэрлж явахдаа сонсоорой. Сонсондоо бол хизээч харамсахгүй мөн хүн бүрт өөрт нь анзаарч харж чаддаггүй сохор бүс гэж байдаг. Магадгүй та үүнийг харах болов уу гэж бодож байна. За бидний дотоод байдлын илрэл гадаад ертөнцийн манифест болон гарч байдаг. Нэгэн жилийг амжилттай давсан бид сэтгэл санаа тайвширч уужраад гэрээ чимгэлж хайртай хүмүүстэй талархал болгож бэлэг бэлддэг тийм. За энэ бүх хүмүүсийн дотоод төсөлд манифест хийгдэж одоо бидний мэдрээд байгаа баярын уур амьсгалыг оруулж байна. За баярын уур амьсгал гэж бидний мэдрээд байгаа энергийн давтамжийн үр дүнд эдгээр гадуур харагдаад байгаа гялалзах чимэглэлүүд бидний сэтгэл санаад тайвширсан бидний одоо энэ жилийг амжилттай давсны манифест болгож тэр бодлын үр дүнд гарч байгаа юм шүү. Тэгэхээр л бид нар байнгын манифест хийдэг гэдгийн баталгаа энд харагдаж байгаа юм. За тэгвэл баярын үе яагаад маш онцгой чухал вэ гэхээр бид нэгэн ухамсарыг хуваалцаж амьдардаг ухтай бол нэг гэдгийг мэднэ. Яг энэ үеэр зөвхөн гэр бүл гэлтгүү дэлхийн хүмүүсийн ихэнх нь ихээхэн догтлолтой, хайртай хүмүүстэйгээ уулзсан, баярлсан, тайтгарсан, бие биедээ байгаа зүйлээ өгсөн өгөөмөр байдаг. Уу гашуутай хүн байсан ч он солигдох тэрхэн мөчөд үүнийг мартдаг гэдгийг ойлгож ухаараарай. За 12 сарын 31-ний өглөөнөөс ахуулаад 1 сарын 1-ний шөнө хүртэл танд ухамсарын түвшин өндөр догтлол баяр хөөртэй байгаа энэ мөчийг ашиглаж мэдрэн дээд ухамсарын түвшинд оршиж байдаг хүмүүс юу мэдэрдгийг мэдрэх боломж гарч ирдэг. Манад он солигддоогүй байхад зарим оронд он солигдсон байгаа. За манад он солигдсны дараач зарим оронд он солигдоогүй хүмүүс догтлолтой хэвээр байдаг учраас 12 сарын 31-ний өглөөнөөс 1 сарын 1-ний шөнө хүртэл энэ сайхан өндөр энергийн давтамж долгион үргэлжилдэг юм шүү. Яагаад тэгэхээр энэ баярын уур амьсгалыг заавал мэдрэх ёстой вэ гэхээр таны зүрх бүрэн нэгдэж нэгэнт энэ хүчтэй энерги долгионыг өөртөө тохируулан мэдэрч авч чадвал өдөр бүр уг долгионыг өөртөө тааруулан авахд маш амархан болдог. Та нэгэнт үнийг мэдрээд үзчихсэн болохоор доошоо таны одоо өөрөөсөө ялгаруулдаг үйлдэл долгион буусан ч гэсэн буцаад энэ өндөр долгион дээрээ хурдан ирж чаддгаа гэсэн үг. Мэдрэмж бүрийн долгионыг хэмтсэн зураг байдаг. Уг долгионыг дуу авины долгионыг хэмждэг герцээр илэрхийлэгддэг. Доор оруулж хараарай. Тийм учраас энэ баярын үе бол маш онцгой боломж өгч байгаа үе. Та нэг л мэдрээд авбал дараадаа мэдрэх үүд хаалгач одоо цоожгүй боллоо гэсэн үг. Дараагийн удаа та мэдрэхийг хүсвэл зүгээр хаалгаа онгоолгоод ороход л болно гэсэн үг. Баярыг хамгийн гоё болгож байдаг зүйл нь ухтаа бид гэр бүлээрээ зөв бодол санаатай нэгддэг явдал юм. Энэ тайтгарал бидний эгог дарж зүрхийг нээлттэй болгож өгдөг учраас бид нар энэ долгионыг мэдэрч энэ баярын уур амьсгалыг мэдэрч чаддаг юм аа. За бөөндөө уулзаж дуртай зүйлсээ хийж байхдаа бидний сүнс бол хамгийн ихээр баярлж тайтгарч идэг. Дээд зэргийн таашаал авдаг гэсэн үг. За баярын уур амьсгал яг хизээ хамгийн өндрөөр орж байгаа вэ гэхээр бэлгээд та өгч байх үедээ хамгийн хүчтэй орж байгаа гэдгийг та нэг зүрхээрээ мэдрээд үзээрэй. Уг мэдрэмжийг яг мэдэрч чадах юм бол өгөхийн гайхамшигыг мэдэрч авч чадж байна гэсэн үг. Яг энэ үед баярын уур амьсгал улам хүчтэй орж байгааг та мэдрэх болно. За харин энэ сайхан мэдрэмжийг зарим хүмүүс бүрэн дүрээ авч чадахгүй зүрх нь хаалттай байсаар агаад баяр өнгөрдөг. Ямар үед энэ мэдрэмжийг бүрэн дүрээ авч чаддгүй вэ гэхээр баяр тэмдэглэхэд буруу зөв гэж огт байхгүй. Зарим хүмүүс минь баяраа хэд гоё болгох гэж хичээж түүндээ стресстэй баярлаж байгаа хайртай хүмүүсийн уур амьсгалыг ерөөсөө мэдэрч чаддгүй өнгөрөөдөг. Энэ бүхэн юунаас олдог вэ гэхээр эгоны хүслээс олдог. Бүхий л материалын хүслээ зүрх сэтгэлийнхаа хүслийн дээгүүр тавьсан тохиолдолд энэ бүхэн болдог. Одоо хитрхи гоё ширээн дээр хамттан бүхэн бүрэн байх ёстой юм шиг ерөөсөө битгий бодоорой. Мөн бие биетэйгээ уулзах үедээ нэгнээ шүүмжлэх сөрөг бодол бодхоос ухамсартайгаар татгалзах хэрэгтэй. Энэ өдөр та анхаарлаа ямар нэгэн сөрөг мэдээлэл болон мэдрэмжид өгөхөөс ухамсартайгаар татгалзаарай. Ингэж татгалзахад маш амархан байх болно. Учир нь өдрийн турш та баяр гэдгийг санаж байгаа учраас одоо татгалзахад маш амархан байна. Баярын энэ 12 дугаар сар бол зарим хүнд маш их дарамт
ачаалал болдог нууц биш. Хит өндөр ачааллыг авах, хит их орлогын төлөө явах гэх мэт дарамт үүсгэж байгаа бүхэл хүчин зүйлс бол материалын байдлыг хит шунах энгийн баярыг хит нүсэржүүлэх, материаллэгжуулах хүслээс үүдэлтэй байсан. Мөн хин нэгнийхэн дээр эгоны хүслээс л үүдэлтэй байдгийг шүү. Тэгээд нэг тэнгэрт хоёр нар орших боломжгүй байдлаар эго ажиллаж байгаа үед бол сэтгэл зүрх хаагддаг нь үнэ. Миний дээр хэлсэн одрааллын хүслийг хитэн хүсэх үед байдлыг гартаа аваад таны зүрх чимээгүй болчихдгоо. Тэгэхээр л энэ уур амьсгалыг мэдэрч чадахгүй өнгөрөөж байгаа гэсэн үг. Бидний биед оршиж байгаа цорын ганц энэ өндөр долгион давтамжийг мэдрэх боломжтой эрхтэн бол зүрх байдаг. Тэгэхээр энэ зүрхээ нэг тухай яриад байгаа шүү. За тэгэхээр баярын энэ халуун дулаан өндөр давтамжтай долгионыг хэрхэн мэдэрч авах, энэ энергийг тогтоож барих гэр бүлийн гишүүн бүрийн хүслийг биелүүлэх аргыг одоо хуваалцъя. Зүрхээ нээж хүслээ биелүүлэх аргын нэгдүгээрт талархах. Хамгийн энгийн мөртлөө хамгийн хүчтэй арга. Жилийн турш талархаж явж байсан, хэлж амжаагүй байсан талархлын үгээ дотны хүмүүс болон өөртөө хэлээрээ. Захиа бичих, мессеж бичих, мөн дээрэс нь өөрт байгаа бүх зүйлсээ болон амьдарч байгаа гэр, хайртай дотны хүмүүсээ хизээч харж байгаагүй өөр нэгнүүдээр харахыг хичээгээрэй. Энэ үед танд маш их талархлын мэдрэмж мэдрэгдэх болно. За хоёрдугаарт хүн туслах. За хүн туслана гэхээр ерөөсөө том зүйл бити бодоорой. Зүгээр л баярын хүнсөө өргөөд гарн завгүй байгаа хүнд хаалга барьж өгөх, гэр бүлийн хин нэгнийхээ хийж буй ажилтан туслах гэх мэт жижигхэн тусыг хүргэх үед таны зүрх нээгдэж бяцхан оч хүсэрж байгааг та мэдрэх болно. Уг мэдрэмжийг мэдрээрэй. За 3 дугаарт нь өгөх. Бүгдээрээ энэ үед бол бэлэг бэлдсэн байгаа бие биедээ өгнө. За бэлгийн материалын байдалд бус утга учир дээр нь төвлөрөөрэй. Мөн та хүнээс авахыг хүсдэг, хүлээдэг тэдгээр зүйлээ хүнд өгөөд үзээрэй те. Тэгвэл та яг өөрөө авч байгаа юм шиг ижил долгио мэдрэмжийг таны зүрх мэдэрнэ. Тэрийг ажиглаад үзээрэй. Хэрвээ та хайртай хүн хань ижлээсээ халуун дулаа өг, сайхан тэврэлтийг хүсэж түүгээр дутагдсан мэдрэмжийг авдаг байсан бол яг тэр зүйлээ тэр хүндээ өгөөд үзээрэй. Яг энэ үед та өөрөө авж байгаа л гэсэн үг. Яг тэр адилхан мэдрэмжийг мэдрэх болно. Энэ үед бид нар өгөхийн гайхамшигыг ойлгоно. За 4-р болохоор гэр бүлээрээ цугласан байгаа боломжоо ашиглаад зүгээр телевиз засаагаа суухын оронд гой хүүхдээ баярын дуу тавиад ярилцаа суугаарай. Ярилцахтаа хүүхдүүдээсээ өнгөрч буй оны тохиолдсон муу дурсамж, муу зүйлийг л асуугаад үз. Уг үйл явдлын муу гэж харах өнцгийг өөрчлөхийн тулд энэ үйл явдал ямар хичээлийг заасан бэ? Уг үйл явдлын дараа юу ойлгож ухаарсан? Мөн өмнөхөөсөө ямар байдлаар илүү сайжирсан тухай нь ярилцаарай. 5 дугаарт гэр бүлийнхаа гишүүн бүрийн өнгөрсөн оны амжилт, ололт, ухаарлыг асуугаарай. Тэгээд ярьж буй хүнийг чин сэтгэлээсээ зүрхэн дээрээ төвлөрч байгаа сонсорой. Зүрхэн дээрээ төвлөрнө гэдэгт нь та яг одоо цагтаа оршиж байгаа гэсэн. Хүнийг сонсож байх үедээ энэ ийм зүйл ярих гэж байна гэж төрүүлэлт дүгнэлт хийх, эсвэл шүүмжлэх өнгө аястай бодол орж ирж байвал таны анхаарал тархин дээрээ байна гэсэн үг. Зүрхэн дээр очиаг байна гэсэн. За зүрхэн дээр анхаарлаа авчрахын тулд зүрхний цохилт, зүрхнээс ялгарч байгаа долгионыг мэдрэх гэж хичээх хэрэгтэй. За бүр ингэж мэдэрч чадахгүй байвал зүгээр л баруун гараа зүрхэн дээр авчраа тавиад үзээрэй. Тэр үед та мэдрэх болно. Бид нэр төрийн дууллаа зүрхэн дээрээ гараа авчир дуулдсан штэ. Энийг зүрхээрээ мэдрэхийн тулд энэ үйлдэлийг хийдэг байхгүй юу? Тэгэхээр та хайртай хүнээ сонсохдоо энэ үйлдэлийг хийгээд үзээрэй. Маш үр дүнтэй байдгийг шүү. За 6 дугаар болохоор гэр бүлийн гишүүн бүр тус тусынхаа эх оны зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилго тодорхойлогдох үед биелэх боломж үүсдэг. Биелэх орон зай үүсдэг гэсэн үг. Квантын талбарт энергийн түвшинд бүхий л хүсэл боддоор оршиж байдаг. Тэр хүсэл хэрхэн таныг олж ирдэг вэ гэхээр та уг хүслийг дуудах үед тань дээр ирдэг. Зорилгоо тодорхой хэлж өгж байгаа нь дуудаж байна гэсэн үг. За тэгэхээр зорилго тодорхойлох бол ийм хүчтэй зүйл гэдэг байна. За 7 дугаарт болохоор хүүхдүүдтэйгээ нийлээд авахыг хүсэж буй зүйлээ зурах хэрэгтэй. Хүн бүр зураач байдаг. Аав ээж болсон та ч гэсэн дотоод хүүхдээ гаргаад өнөөдөр зураг зурах хэрэгтэй. Зураг зурхын утга учир нь юу вэ гэхээр бид цаасан дээр зурах үед уг зурах гэж байгаа зүйлээ маш хүчтэй visualization хийх. Visualization буюу тархин дотроо дүрсэлж төсөөлөн бодох энэ арга бол манай сүнслэг хүмүүс мэддэг бах. Manifest-ийн хамгийн хүчтэй техник байдаг байхгүй юу? Тэгэхээр зурах гэдэг нь visualization буюу төсөөлөн бодох
манифестийн нэг аргыг хэрэгжүүлэхэд хамгийн түхэн болгож өгч идэг техник л гэсэн үг. Тэгэхээр авмаараа машин, байшин, байр ямар нэг эд зүйлсээ зурж болно. Энд бол ерөөсөө гой муухай зурах хамаагүй хүн болгон зураач байдаг гэдгийг санаарай. За 8 дугаарх буюу хамгийн сүүлийн арга. Энэ бол хамгийн гайхалтай арга, хамгийн төгсгөлд нь хэлж байгаа шүү. Гэр бүлээрээ 1-3 минутын хүслийн бясалгал хийж болно. Маш богинохон бөгөөд хамтдаа хийж байгаа учраас асар хүчтэй байдаг учраас заавал хийгээрэй. Ууг бясалгалыг хийхээс өмнө гэр бүлийн хамтын зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь 2025 онд хамтдаа ямар нэгэн гоё газар руу аялах, шинэ байртай болох, шинэ дүүтэй, шинэ хүнтэй болох гэх мэт ямар ч хүсэл байж болно. Тэр хүслийг эхлээд бөөндөө тодорхойлоод нэг хүсэл дээр нэгдэх хэрэгтэй. Дараа нь амьсгалын дасгал хийн. Хамраараа 3 удаа гүнзгий амьсгаа аваад 3 удаа хамраараа гаргана гэсэн. Амьсгалын дасгал нь таныг одоо цагтаа байлгаж зүрхэн дээрээ төвлөрөх боломжийг гаргаж, орон зайг гаргаж өгдیں۔ Тэгэхээр үүний дараа нүдэн айнаад гэр бүлээрээ гараа барьсан ч болно, барихгүйсэн ч болно. Хамтын хүслээ төсөөлөн бодоорой. Ингээд зөвхөн 1-3 минут л шаардлагатай учраас уг хүчтэй аргыг заавал хийгээрэй те. Өмнө нь тус хүсэл зорилгоо тодорхойлсон бол энэ удаа гэр бүлийн зорилгоо тодорхойл. Заавал биелэх болно. За эдгээр бүхий л үйлдэлийг хийж байхдаа та өөрийгөө ажиглахыг хичээж мөн зүрхэн дээрээ төвлөрөөрэй. Зөвхөн эдгээр аргуудаас гадна хязгааргүй олон хүсэл биелүүлэх, баяраа улам гоё болгох, баярыг мэдрэх аргууд байгаа. Үүн дээр бол ямар ч зөв буруу гэж байхгүй, ганцхан таны бүтээл сэтгэлгээ болон итгэл үнэмшлээс энэ бүх зүйл хамаарна. Бүтээл сэтгэлгээгээ гаргана гэдэг нь гэгэрлийн ухамсарт хүрж байгаа бас нэг арга байдгийн шүү. За хүсэл биелүүлэх тал дээр ганц хоёрхан зүйлийг сануулж хэлье. Хүсэл маш тодорхой байж ижил биелдэг гэдгийг нэгдүгээрт ойлгоорой. За хоёрдугаарт хүсэл биелсний дараа ямар мэдрэмж төрөх вэ гэдгийг яг одоо цаг дээрээ мэдрэх нь таны хүслээ биелүүлэх түлхүүр. Ерөөсөө энэ бол таны хүслээ биелүүлэх хамгийн том арга. Яг хүсэл биелсний дараа ямар мэдрэмж мэдрэх вэ гэдгийг зүрхээрээ мэдэрч чадвал тэр долгионыг зүрх ялгаруулж тэгээ тэр ялгаруулсан долгионтой ижил зүйлэл тань тат. Тэгэл мөн хамгийн шалгарсан арга бол хүслээ бичих мөн зурах. Энийг бол бүгдээрээ мэдж байгаа. За ямар сайхан мэдрэмж гарднаас ирдэггүй гэдгийг л тухайн өдөр байн санаарай. Хамгийн гоё бэлгийг аваад хамгийн гоё ширэг зассан ч та дотроо аз жаргалгүй өмнөх оны алдаа дутагдaltaй бухимдсан хин нэгэн таны гомдоосон зүйлийг бодож байвал уг баяр бол хизээж гойгүй. Та тэр гэгэрлийн сайхан мэдрэмжийг мэдэрч авч чадахгүй. Өнгөрсөн тэр гомдсон гомдол эсвэл хин нэгний гомдоосон зүйлийг энэ бас сурах ёстой хичээл байсан. Энэ уг таагүй явдлыг одоо хичээл талаас нь харж түүнээс юу сурсан бэ гэдгийг харж ажиглаж үүний дараа хэрхэн хүчтэй болсноо мэдэрч чадвал, ухаарж ойлгож чадвал таны уг үйл явдалтай холбоотой карма дуусаж дахин түүнтэй адил зүйл тохиолдох шаардлагагүй болдгоо. Тэгэхээр одоо кармагаа цэвэрлж болох хамгийн сайхан үе яг энэ он солигдох мөчөд нэгддэг. За гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй байгаа хүмүүс бас байгаа. Энэ үед бол та мөн адилхан баяр баясгалант гэдэг бол зөвхөн таны дотроос ирнэ, гадаад хүчин зүйлээс ирэхгүй, ганцаараа байсан ч та үүнийг мэдэрч чадна гэдгийг ухаарж ойлгоод дээр хэлсэн бүх зүйлсийг ганцаараа зөвхөн өөртөөгөө хийж өөрийгөө хайрлаарай. Бүгдд нь аз жаргалын дээдэг өрөө. Бид жаргаж одоо цагтаа оршиж байхдаа л төгс гэгэрсэн байдаг шүү. Тэр гэгэрлийн мэдрэмжийг удаан мэдэрхүү, богино мэдэрхүү гэдэг зөвхөн танаас шалтгаалдаг. Happy New Year. Баярлалаа.